За сайн уу манайхан. За өнөөдөр би Батга гарах шалтгаан гэд бичлэгийнхаа 2 дугаар хэсгийг хүргэх гэж байна. За та нар санаж байгаа бол би яг 1 жилийн өмнө Батга гарах шалтгаан гэд бичлэг хийжсэн. Тэрийг маш олон хүмүүс үзээд таалагдсан байна лээ. Тэрэн дээр болохоор хилээгөө бас бусад олон шалтгаанууд байгаа учраас би 2 дахь бичлэгийг 2 дахь хэсгийг ингэж оруулсан зөв юм байна гэж би бодоод өнөөдрийн бичлэгээ бэлдсэн байгаа. Тэгээд хэрвээ та олон бүтээгдэхүүн хэрэглээд олон гоосхны бүтээгдэхүүн хэрэглээд ямар ч үр дүн өгөхгүй. За мөн дээрсэн хоол хүнсэн дээр анхаарат байгаа хэрнээ нэг л болчихгүй Батга хэрвээ ингээл одоо хүртэл гарсаар байгаа бол та энэ бичлэгийг заавал дунд туслан үзээрэй. За нэгдүгээр Батга гарах шалтгаан болохоор стресс байгаа. За стрессийг бид нар яг үндэ бол нэг анзаарахгүй, тоохгүй. За хүн өдөр тутамдаа л ямар нэг ажил хөөцөлтөж юм ажил хийж байгаа үед л дандаа л ингээл стресстэй юм чинь. Гэхдээ энэ чинь бараг л одоо үгдээ байх ёстой зүйл юм шиг боддог. Гэтэл бид нар ингээл үнэтэй цайтай ингээл бүтээгдэхүүн хэрэглээл арсаа сайн арчлаалаа хэрнээ ингээл Батга гараал эсвэл ингээл эрүүл хоолдоод байгаа хэрнээ л Батга гараал гэдэг тийм үү. Тэгэл бүр сүүлдээ бүр хүн чинь ингээл арга мухартаа за боли энэ ерөөсөө арсаарч арчлага боли ерөөсөө боли одоо үгдээ хоолны дэглэмэч боли ерөөсөө яагаад ч нэмэргүй юм бэ гэдэг хүмүүс ингээд сэтгэлээр унждаг. Над дээр ингээд ирж байгаа хүмүүс ингээд анзаараад харахад бол ингээд өчнөө олон бүтээгдэхүүн хэрэглэсэн өөрийг ямар ч арга алга одоо яаж энэ арсыг гоё болгох вэ гэж хүмүүс айгүйх асуудаг байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө стресс бол маш их тийм одоо учир шалтгаан болж эхэлдэг. Яагаад гэхээр та нар анзаарсан бол одоо юу гэдэг маргааш одоо зүгээр жишээ авъя л да. Маргааш одоо хин нэгний төсөө өдөрч гэдэг юм уу? Эсвэл хин нэгний хурим одоо яг ингээ нэг чухал одоо гэдэг монтажны зураг авалтанд орох ч гэдэг юм уу? Яг ингээл айгүй чухал өдрийг яг өмнөх өдөр нь одоо мэдсэн юм шиг эсвэл одоо яг тэр чухал өдрийг өглөө ч юм уу духан дээр маш том Батга гарсан байх тохиолдлууд айгүйх байдаг шүү дээ. Эсвэл ингээл зүгээрээс ерөөсө Батга гарахгүй байжснаа яг чухал өдөр ирүүн дээр эсвэл духан дээр хацран дээр ингээд шинэ Батга гарчдаг. Тэнгүүл тэр чинь яг нөгөө яг чухал үед ёо яагаад энэ өдөр ингээд заавал ингэж одоо Батга гардаг байна гэд хүн одоо стресстэй эхэлдэг. За тэгээд тэрний шалтгаан яагаад ингээд Батга гарч байгаа юм бэ гэхээр хүн чинь нөгөө өөрөө одоо гэдэг маргааш юу өмсгөлээ. За маргааш яах вэ? Одоо үс гизгээ яах вэ? Нүүр хуцаа яах вэ? Ингээд гутал матлаа юу өмсгөлээ ч гэдэг юм ингээд айгүйх стресстэй болоог зүйлийг айгүй ингээд ургуулаа ботчдаг. Тэнгүүд нөгөө хүн чинь нөгөө өөрөө ирэхгүй их юм бодоод одоо их юм одоо бодож ингээд шаналаад ирэхээр хүн стресстэй ч эхэлнэ. За тэгээ стресстэй ч эхлэхэд бидний тархинд нөлөөлөөд тархимад бидний ингээд одоо мэдээлэл өгөхдөө яадаг вэ гэхээр бидний энэ арс маань одоо ингээд шар усны нүх байгаа шүү дээ. Тэрнээс одоо арсны одоо ингээд гүнээс гэх юм уу тосны булчгаа маш ихээр ажиллаж эхэлдэг. Тосыг зүгээр ингээд ялгаруулад идэг гэсэн. Тэгэхээр стресс ингээд их байх тусам тос улам нь ялгараад байна гэсэн. Хүмүүс тэгдэж штэ би өглөө болгон нүрээ угаадаг, өдөр нүрээ угаадаг, орой бас ингээд нүрээ маш сайн арчилдаг. Тэгсэн хэрнээл миний ингээд дух ингээд нүр маань амар тослог арьстай маа одоо яамар ч юм дэ. Би тэгвэл тэнгуут хүмүүс би тослог арьстай учраас би арьсаа чигшүүлэхгүй. Би янз бүрийн тийм зузаан одоо тос мас төрөгдөг шүү дээ. Ерөөсөө маск энэ төр хэлдэг шүү дээ. Би амар тослог арьстай гэж андуураад идэг. Ерөөсөө тэгэж болохгүй. Ягаад тэгэхээр таны арьс чинь нөгөө чийг дутагтаад ирэхээр улам нөгөө чигээ ингээ өөрөө нэхэд ирэнгүүт тосоо бас л ялгаруулж эхэлдэг. За тэгэхээр бид нар энэ тосыг ингээд нэг ингэж ялгаруулах мэдээж ингээл одоо арьс маань ингээ амьсгалж байгаа мэдээж тодорхой хэмжээнд бидний унтж байхад тос ингээл энэ арьснаас ингээд энэ нүхсээр ингээд ялгарч байгаа. Гэтэл энийг ингээд яавал одоо их ялгаруулахгүй гэхээр стрессгүй байх хэрэгтэй. Нүрээ бас хитрхи өдөрт хитрхи олон удаа ингээд угаач болохгүй. За ингээд тослогдоод ирэхээр чинь нөгөө тос ингээд ялгараад эхэллээ. Тэнгүүд Батга тэр нүхсвийг чинь бөглөөд бактери үүсээд тэгээд Батга болж гарч иж байгаа. Тэгэхээр бидний ерөөсөө том шалтгаан нь болохоор энэ тос их ялгараад байгаа болохоор Батга гараад байна гэж та нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр үндсэн суурьндаа бид нар ингээд юу гэдэг ингээд хичнээн ингээд дүнтэй цайтай бүтээгдэхүүн хэрэглэхтэй гол нь чухал биш. Одоо хичнээн ингээд одоо хоолны дэглэм бол мэдээж чухал. Гэхдээ бид нар энэ сэтгэл санаа стресс хоёр юм нягт холбоотой учраас стрессн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За тийм учраас бид нар аль болох сэтгэл санаагаа гоё тайван байлгаад гоё дуу хөгжим сонсох ч гэдэг юм уу өөрийгөө бас жоохон амраагаад ч гэдэг юм уу аль болох нэг жоохон ингээд сөрөг
бодлол эсвэл ингээд жоохон муухай бодох гээд байвал өөрийгөө жоохон бодлоо сайн хянах хэрэгтэй. За би ерөөс ингэж бодож болохгүй шүү ч гэдэг юм уу. За жирэмсэн бодог хөхөөл ээжнэр бас надаас айгүй асуудаг л та. Би ингээд жирэмсэн болсон чинь миний бие нүүрэн дээр маш их батаг гараад байна. Өмнө нь бол арай гайгүйсэн гэд. За энэ яаж байгаа юм бэ гэхээр нөгөө бүхэл бид нар чинь ингээд бүхэл бүтэн хүүхэд тээж агаад хүн бүтээж байгаа учраас гормоны ингээд одоо тэнцвэргүй байдалд орчдөг. Сэтгэл санаа хүртэл тэрийгэ дагаад одоо нөгөө жоо хямрах гэдэг байхгүй. Төрсний дараач тэр жирэмсэн багтаач тэр ингээд бид нар аюу их тийм ингээд сэтгэл санаар унах гэдэг ингээд стресст гэд. Тэр үедээ бидний бас нөгөө арс нөгөө тос их ялгарч байгаа учраас бид нар энийг яаж даван туулах вэ гэхээр яг тэр нөгөө жирэмсэн байх үед гарч байгаа батугал ерөөсөө төр зурх. Тэр бол насан туршдаа бол биш. Тийм учраас төрхөн зур яг хүүхдэд тээж явах явцдаа бол тэр гарч байгаа батханд бол ерөөсөө санаа зовох шаардлагагүй. Өөрөө сэтгэл санаагаа тайван байлгаад арсаа сайн чигшүүлээд арсаа сайн арчлаад явж байхад аяндаа тэр нүүрний батга бол гайгүй болдог байгаа шүү. Бас нэг чухал зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр цэвэрлэгээгээ бид нар маш их дутуу хийгээд байгаа юм шиг надад анзаарагддаг. Хүмүүс болохоор ингээл би зүгээр нөгөө нүүрнийхаа шингээс хамгаар шууд угаачдээ штэ. Тэгэл араас нь зүгээр тос түрхэл болцдог гэж хүмүүс ярьдаг. Энэ бол ерөөсөө тийм байж болохгүй арьс арчилгааны хувьд бол. Яагаад вэ гэхээр бид нар шиг ингээ крем пудр хэрэглэж байгаа. За нарны тос хэрэглэж байгаа. Тэр ингээд хүнд элементүүд ингээд хэрэглэж байгаа шүү дээ. Гоосхны хүнд ингээд бүтээгдэхүүн орт найрлагатай бүтээгдэхүүнүүд хэрэглэж байгаа. Тэрийг яг зориултын мицеллер ус эсвэл нөгөө юу хэрэглэж болно. Одоо яг нөгөө клинзинг боолн ч юм яг тийм их хэрэглэж болно. Тэгжээч нөгөө нүүрнийхээ будгийг яг сайн задалж одоо гэдэг арсныхаа бохирдлыг цэвэрлжээд араас нь нүүрнийхээ шингээс хамгаар угаана. Нүүрний шингээс хамгаар бол заавал угаах хэрэгтэй. Тэгээ угаасныхаа дараа төнөрөөр одоо хөндөө сайн шингээж агаад одоо тэр бүх нүрний хатар хэсэг зүгөө ч гэсэн мартаж болохгүй ингээ бүгдийн сайхан арчих хэрэгтэй. За төвнөрийг яагаад хэрэглэж байгаа гэхээр бид нар болохоор ингээд будгаа арилгачлаа. За араас нь тэгээд нүрнийхээ шингээс авангаар угаачлаа. За би нүур маань ингээд цэвэрхэн болчлаа гэж андуураад байдаг. Би ч гэсэн яг одоо төвнөрг бол өмнө нь бол юус ашигладаг байсан. Гэтэл төвнөр болохоор хичнээн ингээд тэр цэвэрлэгээнүүдээ хийсэн ч гэсэн төвнөрөөр арчгаар тэр үлдэгдэл бохирдол бас тодорхой хэмжээнд нүдэнд харагдахгүй бохирдлууд бас байж идэг. Тэдрийг төвнөр маань сайн цэвэрлээд арчаад тэр хөндөө шингээгээд авчдаг гэсэн үг. Тэнгүүд мөн дээрээс нь би ч өөр ингээд юм холимог арчтай штэ ингээд хацраараа өөрөө яг ингээд дух хамар хэсгэрээ жоон тослогдоод байдаг. Тэнгүүд төвнөрөөр ачаар тэр арсны чинь тэр тослогдоод байгаа тэр балансын гой тэнцвэрчүүлээд өгчдөг байгаа. Тэгэхээр бид нар ингээд арс арчилгаан дээр маш сайн цэвэрлэгээл маш сайн хийх хэрэгтэй. Цэвэрлэгийг сайн хийж чадхал юм бол бидний арс гой сайхан байж чаднаа. Тэгэхээр бид нар цэвэрлэгийг маш сайн хийж авах хэрэгтэй шүү. Араас нь мэдээж арсаа ингээд сайн чигшүүлнэ. Одоо юу гэдэг эссенц одоо шөнийн тоосч гэдэг мэдрийг хэрэглэхийн хувьд бол хэрэглэнэ. Тэгтээ цэвэрлэгийг бол хизээч одоо дутуу хийж болохгүй. За нэг жилийн өмнөх миний нэг батг гарах шалтгаан гэдэг нэгтгэх бичлэгэн дээр болохоор хэлжсэн. Яг нэг ирөөсгээр яагаад ингээ батг гардаг вэ гэдэг хэрэг та нар тэр бичлэг үзээг бол заавал үзээрэй. Тэр бичлэгэн дээр ирөөсгээр ингээ батг гарах нь эмгтээчүүдтэй холбоотой. За чихэрлэгийн мэдгээр батг гардаг гэж хэлжсэн тийм үү. Тэнгүүт мөн дээрээс нь нойроос бас батг энэ ирүүн дээр бас гардаг. Яг бүхэл хэсгээр гардаг. Яагаад вэ гэхээр нойр айгүй чухал. Бид нар яг нөгөө унтах ёстой тэр яг өдөрт одоо шөндөө авах ёстой тэр нойроо заавал бүтэн авч явах хэрэгтэй. Доор хаяж 6-аас 8 цаг унтчих хэрэгтэй. За 8-аас дээш цаг унтсан ч болно. Хамгийн гол нь нөгөө сайн ингээд нойроо авч чадах юм бол хүн стресстэй болчдөг. Яг ингээд дутуу нойртой яваад ирэхээр хүн нөгөө өөрөө ирэхгүй нөгөө стрессing гормон гэж бас байдаг. Стрессing гормон их ялгараад ирэхээр бас л нөгөө төрөний нөгөө миний байнгын хилээд батга дахиад гарч эхэлдэг. Тэгэхээр нойр бол маш чухал. Сайн унтаж амарсан арьс хүртэл айгүй ингээд амарцсан ингээд чигшлээ гой ингээд нэг л ингээд арьсны гой болчдөг. Тэнгүүл ингээд нойр дутуу яваад ирээл айс ингээд цонхыг бол ингээд бүр өнгө алдаал нэг тийм одоо үгүй амьгүй гэх юм нэг тийм арьс маань бүр нэг тийм одоо би яг юу гэж хэлмээр юм бэ ингээд нэг тийм хэцүү болчдөг байхгүй юу. Тэгэхээр та арьсаач амраах хэрэгтэй өөрийнхөө бие одоо энэ сэтгэл санааг ч гэсэн яг сайн ингээд унтаж амраад арьсаа ингээд
гарсаач гэсэн гоё тайвшруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр сайн анхаарах хэрэгтэй. Нойр бол маш чухал шүү. За ингээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ бичлэг манд таалагдсан бол та энэ бичлэгэн дээр заавал лайк дараарай. Тэгээд илүү олон хүн бас үзээсэй, мэдээсэй гэж хүсэж байвал Facebook дээр гоё шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. За тэгээд би Батга гарах шалтгаан 3 дахь бичлэгийг бас тун утгагүй оруулна. Тэгээд тэр бичлэгийг та хурдан үзхийг хүсэж байвал яг энэ комент хэсгээр гоё гоё сэтгэлдлүүдээ үлдээгээрээ одоо бидний дараагийн бичлэгийг айгу удаан хүлээж инж гэдэг юм уу те. Тэнгүүд би дараагийн бичлэгэн дээр юуны талаар ярих вэ гэхээр яагаад ингэж хүзүү, цээж, нурууны энэ хэсгээр батга гардаг талаар бүр дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх болно. Тэгээ тэр бичлэгийг одоо хүлээж байгаа хүмүүс хэрэг байна. Тэр одоо яг энэ бичлэгний доор комент хэсгээр та бичээрэй. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.